болсон байж байгаа. Яа, энэ 7 хоногт гэхдээ 4 өдөр хүртэл амарсан чинь сенсац байхгүй өстө баларлаа манайхаа. Нэвтрүүлгээ эхлэе. Mongolia. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий мэдтгэгчээр Zubroco брэнд ажиллаж байна, баярлалаа. Zubroco тааруулж өгч манайгаа. За энэ 7 хоног цагаан сар боллоо. За 4-р өдөр хүртэл амарсан учраас ер нь сенсац багтаа. Тэгтэл монголчууд юм чинь яаж зүгээр яг сенсацтай байсан. Тэгтээ ер нь нэг юм боллоо. Монголд сенсац байхгүй болонгууд манайхан ч дэлхийн сенсацыг авчирч хэрэлддэв шүү дээ хоорондоо. Пүүстэ чимөө арга юм уу гэд би нэг ганц пост тавьсан чи мөө яа чамаагаа годаад нэгэд бөө юм боллоо. Нөгөө Трампаас болоод хоорондоо бас 2 хуваагдаад хэрэлдсэн манайх. Үнэхээр хэрэлдэх хоббит ард юм аа нэр. Монгол сенсац авахгүй дэлхийн сенсацыг авчираад хоорондоо хэрэлдэж байгаа байхгүй тий. Гэх мэтчлэн маш олон хэрүүл шуган боллоо. Цагаан сард сайхан боллоо. Бурхан бууз бол үнэхээр гайхамшигтай хоол юм байна. За ингээд нэвтрүүлгээ эхэлцгээе. Мэдээгээ үзцгээе манайхаа. Алгаа ташч болно. Яа, ирчүүд нэрээ өөрх юмт их зовж ах шиг байна. Ерөөсөө саяхан л Валентинаар нэг илэгдүүлээд авсан. Цагаан сараар гэр бүлийнхээ хамаг мөнгийг даалаа. За тэгээ нэг удалгүй 3 сарын 8 ерөөс тэр 7 хоногт манай ирчүүд нэрээ баларч чинь тэгээ хөөрхийн амтд бас үгээ хэлж явах шиг байна. Цагаан сарын баяр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу мартын 8 цэргийн баяр зэрэг тэмдэглэлт баяр өөр өөрхөн болж байгаа нь хүний сэтгэл зүйн эдийн засгийн дарамтыг учруулж байдаг байна. Тиймээс тэмдэглэлт баярын өдрүүдэд өрхийн санхугаа хэмнэж гарын хоол болон бэлтгэл дурслын зүйлийг өөрсдөө гар урлаж хийх нь хамгийн үнэтэй бэлэг гэж мэргэжлэнүүд. Манай улсын хувьд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилж өргөн дэлгэхээр баярлан өнгөрүүлдэг уламжлалт тогтсон. За гэвч энэ жилийн хувьд цагаан сарын баяртаа залгаа болж байгаа нь өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэхэд хүндрэлтэй байгааг ирчүүд хэлж байна. Ирчүүд өргөн доо. Гойч штэ. Мачи энэ зүгээр энэ мартаар гой цэцэг ингээд гой хайчлаад наагаад мартын 8 ингээд бичээл өгчээдгүй. Өгнө. Хажуудлын айлын цэцэг нөхөрнөөс амар том цэцэг өглөө. Гойч. Зүгээр гэртээ гой бууцаач ингэж идээ. Улбоо. Бас хэмж гээд шүү дээ юм. Тэгээд ирчүүд хөргөө уучралж гин гэж байгаа байхгүй тийм. Гойч шүү дээ. Энэ мартыг л өргөн дэлгэр биш хийчихдэггүй гэдэг. За тэгээд сэтгэл зүйч бас зөвлөгөө өгсөн байна хүүхнүүдэд. Залуучуудын хувьд гэж ярих юм бол одоо эдийн засгийн боломжгүй байх тохиолдолд энэ маань өөрөө магадгүй баг зэргийн дарамт үзүүлж болно. Албан ёсоор ингээд зарлагдчихж байгаа тохиолдолд би эмэгтэйчүүдээ гомдол гүйхэн шиг тийм ээ заавал одоо эдийн засгийн асуудал дээр тулгараад байхгүй хүнд ер нь өгөх зүйл байх юм бол ганцхан ширхээс сарнаас зүртэл хүн одоо баяр таашаалыг авч болдог учраас одоо аль болох олон эмэгтэйчүүдийн гомдоолгүйгээр хайртай хүмүүстэй одоо талархал бэлэгийг бол жижигхэн ч гэсэн юм сэтгэлээ шингээгээд өгчих нь бол зүйтэй шүү гэж хэлмээр байна. Аль болох олон эмэгтэйчүүдийн гомдоолгүйгээр сэтгэлээ шингээгээд жижигхэн чамаагаа. Гэхдээ бүр нэг сарнаа марнаа бүр голдог болсон юм тий. Нэг сарнаа ч гэсэн бэлэг штэ гэж мэ тий. Дээр үчи өөрхийн нэг сарнаа олох гэж бөө юм болдог гэсэн чинь одоо ч үгүй нэг арайчтай ядаж 1000 гэдэг болсон юм шиг тий. За тэгээ ямар ч юм уу ирчүүдийн маань одоо зовлонд энэ хорвоодлохыг ханах гомдоо одоо цагаан сар болчлоо. Дахиад одоо цэргийн баяраар дахиад хүүхнүүд баярлалаа штэ. Үгүй нэр бүх баяраар баярлдаг байхгүй манай өгнөч ч зэрэгцээл уугаад явж штэ. Яад юм бэ? Яад ингээл. Тэгээд хүүхнүүдээ гоё сэтгэлээсээ одоо уурлаад янз бүрийн гоё гэртээ гоё яс чанаад те гоё лавшаа хийгээд өгч болно те. Сэтгэлээсээ та бүхэнд гоё юм хийж болдсон шүү. Тэгээд та бүхэн бас тэрийг ойлгоорой.
гэж хүсмээр байна. Мартин амны мэд үргээ өгнөдтэй. За ёстой цагаан сараар уучлаа. Үнэхээр гоё юм аа. Үнэхээр зөөлх юм. Үнэхээр нэр амар гоё юм байлээ. Тэгээд яалтчгүй Европын номер 1 юм байна, тэ? Яалтчгүй Porsche номер юм байна. Тэгээд Zubroco бол үнэхээр лаг юм байлээ. Хамгийн гол нь манайхаа битгий хэтрүүлж хэрэглээрээ 21-ээс дээш насны хүмүүс хэрэглэе шүү. Тэгээ хамгийн гол нь энэ яагаад ийм гоё зөөлхөн байгаагийн учрыг би ингээд бодоод олсон. Тэр нь юу вэ гэхээр штэ ингэж байгаа энэ чи бүр ингээд өөртөө бичээд өгсөн байна зөө. Белизова гэдэг те эртний он тэр эрдэс тусаар хийдэг учраас ийм гоё зөөлхөн байгаа юм байна манайх. Ийм гоё шартуулахгүй байгаа юм байна заяа. Тийм учраас бүгдээрээ Европын номер 1, дэлхийн номер 3 брэнд болох Zubroco-га тааруулж ирэлцээ манайха. Баярлалаа Zubroco. Манай өнөөдрийн ерөнхий эвентгч баярлалаа. Did you know that bison had almost become extinct? Dozens of years we have got along with nature, the bison and wild bison grass. We manually transform it into something unique. We know its places, taste, energy and secrets. We believe that this grass has the vitality of the bison, our world heritage which grows straight from the woods. Zubrovka, bison grass vodka, the wild side of life. За манай жолооч нар бол байнга дүрм зөрчдөг. За тэгээд энэ 7 хоног ч гэсэн олон жолооч нар дүрм зөрчиж орк зангаа гаргасан байна. За тэр нь бүр зарим тохиолдолд бүр хүний эрүүл мэндтэй хүртэл холбогдсон байна. За нэгдүгээр төрхөө хүлээ авахын үүдэн дээр сая яралтайгаар 22 настай эмэгтэй доошо тусаалаад маш хүнд хүн орж ирлээ. Тэгэхэд ингээд эмнэлгийн хүлээ авах дээр машинаа ингээд хайцсан. Ерөөсөө яралтай тусламжийн машин орж ирдэг хэсэг дээр ингээд хайцсан. Бидэрт ямар ч орох боломж байхгүй байлаа. Маш хүнд хүнтэй орж ирлээ. Яа, за зүгээр ингээл улаан зам дээр хайцсан тий. Тэгэл бас нэг өөрийгөө зөвдөх юмтай л яа би ихнэрээ эргээ явж штэ энэ ч. Яг 2 минут хүлээж гэлтэй гэл ингээл бас уурлал загнаал явж байгаа хөх тий. Тэгээд хөрхи энэ бол түргэний эмч хийсэн ийм видео байгаа. Тэгээд манайхан бити ийм орхгүй л та. За цагаан сар болсон. Цагаан сараар одоо биендээ орж золгоноо хүмүүс. За тэгсэн чи золгох гэсэн чи бас тэг саад. 74 70 гэж энэ нөхөр. Одоо ямар сонь. Тэгээ уцлын залхтар уцсан холбогдохгүй. Утас байхгүй. Одоо энэ чи ингээд орцтойгоо хүмүүс орох гээд тэр хаагур мөх юм. Энэ одоо ястаж инкээ өрөөд юм чинь энэ нөхөр хөө харж байгаа бол Facebook хийсэн машин авъя. Дээгүүр нь гараад орох юм усгүй. Дээгүүр нь гიშгэ гараад орох. Тэр энэ 74 70 гэдэг энэ юм одоо яаж тавхтан юм шиг шүү дээ. Орстогоо ормоор их юм. Одоо ингээд аваад орох хэрэгтэй. Замграа идөөсгөр гаргатай байна. Энэ өөр оркчлт бол бүр next level руу орсон шүү дээ. Ямар амар сайн шахаж тавьд юм бэ те бүр зүү орох сайгүй шахсан мэт та. Ингээд амар гоо зөөлхөн тавьчих. За гэрлэг орчод ирсэн. За тэгээд жолооч нараа жоохон юу вэ яа хэвлээ. Жоохон соёлтой байцгаа идэх үү. Тэгэд одоо нэг л их төр зэсгийг шүүмжсэн хүмүүс байгаад идэг. Тэгээ өөрсдөө яг үүндээ иймэрхүү байдалтай байгаад байна шүү дээ. Тэгээ бид нар өөрсдөрөө бас өнгөөж харах цаг болцсон юм биш үү. Одоо дураараа нэгдүгээр нэгдэн давиачаад машина хийчих. Дураараа 2 дураас би сая өнгөрсөн 7 хоногт 2 зураас нэг залуу давж эргээл намайг зүгээр машинаараа мөргөө хийж байгаа. Тэгэл байхгүй би чи өргө газар хүүтгэн унаа. Гэтэ бас Монгол хүн чи айгүй гоё юм бод юм лээ. За яг луу жилийн сүүл шарваад бацтаа гаргачлаа гэж бодож байгаа шиг. Үгүй үгцэн бол яана тий. Тэгэж бодох юм баг. Тэгээ Монгол хүн чим зүгээр сайхан босоод ирдэг гэж зүгээр миний дөө яа гэдэг. Тэгэхээр бүгдээрээ гоё юу яа манайхаа. Оркчлтой багсгая. Бүгдээрээ соёлтой дүрмөө мөрдөө Прүстэй ах гэгч нараа, Ландтай ах гэгч нараа тий. Ерөөсөн Монголд 2 хүн юу зөрчиж байгаа юм зүрм. Нэг бол Прүстэй байна гэдэг байгаа, эсвэл Ланд Лексустэй байна гэдэг байгаа. Ерөөсөн 2 төрлөл орк байгаа даа. Тэгээд
тэр орк амьдралаас жоохон ч гэсэн холд идэггүй манайхаа. Please. За луу жил улиран өнгөрч могоо жил гарлаа. За тэгэхээр мэдээж одоо засал номоо хийлгэнэ. Гандан дээр одоо ерөөсөө амар юм болж байна манайхаа. За шинийн 6-ны өдөр гандан тэгчлэг хийдэд ном уншуулах болоо заслан хийх гэсэн сүсэгтэн олны хөл их байлаа. За жил нь орж байгаа иргэдийн хувьд 40-оос 50 мянган төгрөгөөр дунджаар ном уншуулж байгаа бол харин зарим номын үн дунджаар гандан тэгчлэг хийдээр за 1000-аас 3000 төгрөгөөр нэмэгдсэн байна. Өөрсөндөө одоо хүүхдүүдээр заслан хийлгээл явж байна та. Хэдэн ном уншуулж байна? Зарим нь уншуулж байна. 8 ном хэд болж байна? 3-4 гэрийн хүүхдүүдийн заслыг хийхэд 80-аад мянга болж байна. Жилбэр сар шинээр тухайн жилээ сайн сайхан байхыг өрөөж сэтгэлээ застгаа. Бурхан номын хуруулах нь оюун санаа, сэтгэл зүйн засал, тайтгарал болж байдаг. Жилээ даатгаж бүх номоо уншуулснаар санаа зовох, хар бараан зүйлс бодохгүй, сэтгэлийн зовнилгүй болдог юм аа. Аста манай ихчүүдтэй хар бараан зүйл яг бодохгүй бодчихдохгүй. Зарим л уншууллаа. 80 болчлоо. Зарим хүмүүсийн чинь бүр 100 мó 200 гараа явсан. Тэгээд бас манай гантангийнхан чинь бас айгүй бизнес юм аа бас. Яг инфляцтайгаа яг ингээд зэрэгцээ яваад хаа тий. Гой чи ном унших чинь гэсэн инфляц шүү дээ манайхаа энэ ч одоо. Үнэ нэмэхгүй энэ ном уншиж байгаа ном нар чи ямар цай хоолоор хоолдог гэж бодож байна гэл ингээл. Гандангийн номны үн нэмэгдсэн гэд хүн болго айгүй ууртай байна. Ном уншихад ямар бензин ордог юм уу гэж. Ямар доллараар уншдаг юм уу? Долларын үн нэмэгдсэн ч гэсэн гээд. Гэхдээ яг нөгөө буян номын газар байгаа бас уур хилэнгээ твчих хэвээр. Тэгээд нэг бас их сонирхолтой. Би одоо анх удаа л харж байгаа гандангийн ламнч бүр компьютерын ард зурцсан шожигнуулж идэм юм шүү дээ. Нөө давах өгч. Хувааруу байгуулгааруу гэсэн. Нөт бичиж өгдөг л байлгүй тий. Тэгээд ямар ч байсан манай монголчууд маань нүгэл хилэнцэн ариусгаж тийм ээ. Дотроо бас нэг сайхан болох гээд ингээд ямар ч байсан мөнгөө бариад өөнөр ган руугаа гүйлээ. Тэгээд одоо мэдээж одоо монгол хүн юм чи одоо бид нар чинь шарын шишинтэй хүмүүс тийм ээ. Номоо уншуулгүй яг уу. Гэтэ бас хаанаа бас энэ уур хилэн тийм ээ. Энэ сэтгэлийн одоо энэ бохир байдлаа бас хаанаа гоё арилгаараа тэгээд могоо жилдээ тий одоо сайхан мани падме хом гэдэг чинь нөгөө падме гэдэг чинь лотус буюу бадамлынхоо цэцгийг хэлт юм бэл. Тэгээд зүгээр энэ мани падме хом гэдэг нэр үгний утгыг мэдгүй даа. Мани падме хом гэдэг чинь jewel in lotus гэж англиар орчуулдаг юм билээ. Бадамлынхоо дах эрдэнэ гэсэн үг юм байна. За нэг утгаараа буддаг хэлж байгаа юм байна. Буддаа ч ингээ бадамлынхоо төр гэдэг чинь тий. А бас нэг утгаараа би зүгээр хүнээс сонсч ирсэн шүү. Яг шууд үнэн гэж бодохгүйгүй. Бадамлынхоо цэцэг чинь ингээ шавар шалбаг дээр ургадаг штэ ингээ намагт тий. Тинчэнэс ийм гоё юм ургаж ийн гэдэг чинь ингээ зовлон бэрхшээлээс аз жаргал сайн сайхан зүйл гарах боломжтой шүү гэдэг ийм бас утгыг илэрхийлэх юм байлээ. Тэгээд хэдийгээр бүгдээрээ зовж байгаа ч гэсэн тий. Бидний могоо жилийн амьдрал бас маны падме хүн болохаа гэж баярлалаа. За энэ жил чи одоо ерөөсө минийх дуурчлаа тий. Энэ жилийн цагаан сар ч өстө яг баг битүүний өдөр чинь баг 4 өдөр хүртэл амарна гэд хэлсэн. За хүмүүс чи бүгд машина аваад ерөөсө орон нутгад тэгвэл гоё шинэлнэ штэ гэд энэ жилийн цагаан сар гэхдээ ер нь айгүй өргөн дэлгэр боллоо тий. Хөөстө айлууд нь ч барагдсангүй гомдж байгаа хүмүүс ч одоо тэр гомдно гэдэг нэг том соёл байна те. Манад ирсэнгүйгээ гомдж байна. Тэр мөрөн ч яасангүй нэлээ их байлаа. Ер нь энэ жил маш өргөн дэлгэр боллоо. Хөдөө орон нутаг руу ч одоо бас маш олон хүмүүс цагаалахаар явлаа. За тэгэд орон нутгийн зам дээр юу болсныг харъя. За манайхаа. За хөдөө хол замд гарч байгаа хүмүүс бэлтгэлээ сайн хангаарай. Зам амар байна шүү. За яг одоо би баруун хараагүй дэшээ өгсгөөд машин одоо ер нь өсөд аваа болон одоо юм гялантай мөстэй альтергатай байна. Энэ зам одоо өдөржигээр хүмүүс. Тэгээд зөвхөн энийг даах гэж л баг 2 цаг зогсож байна. Манайхан бас боломжтой яваарай. Ёстой гоё зүйлүүд. Ер нь штэ ингээд орон нутгийн замууд бол ер нь маш ачаалттай байсан.
За дархны зам бол бүр ингээд Улаанбаатарын зам шиг түгжирсэн сураг байлээ. За тэгээд ингээд орон нутагч түгжирлээ, Улаанбаатар хот түгжирл үүслээ. Тэгсэн чи одоо хотын даргын уур хүрсэн. Хот өдөөгүй түгжирж хаашаа юу? Алхаад явааш нар тэр дархан марган руугаа. Оомоогонд суугаач. Уур нүрсээ. Хамгийн анхны сенсац энэ Монгол жилийн анхны сенсац бол Нимбаатрих байсан юм аа. Нимбаатрын пост. Хотын дарга Нимбаатар монголчууд явган явах дургүй залхуу учраас өчүүхэн хувийн ашгаа дээгүүр тавьж автомашин унаж төгжрөл үүсгэж байна гэж иргэдэд бухимдаж алхахыг уриалсан. Гэвч нийслэл хотод алхаж явах дугуй скутер унах зам талбай ховор байна. Дарганаар амьдралаас хит тасарсан байдаг учраас хөрсөндөө буусан шийдвэр гаргадаггүй. Тиймээс хотын даргаыг алхах уриалгаа өөрөөсөө эхлүүлж хотын зам талбайтайгаа танилцах ёстой гэж иргэд үзэж байна. Дугуйны замг болохоор хүмүүс уурлаж юмрлал. Дугуйны замаар явах гэхээр хүмүүс нь дугуйныхаа зам дээр яваа. Тийм, чулуун зам байхгүй, дугуйн зам. Одоо унаад бараг 5 жил болж байгаа. Дугуйн замаар хүмүүс нь тэгээ ихвчлэн яваад тэгээд зам тавихгүй, тэгээд чулуун зам байхгүй, дугуйн зам бараг байхгүй. Тэгээд тэр нь л хэцүү. За ингээд хүмүүс бол сэтгэлээсээ нөгөө дугуйгаар хүн яваад байгаа юм уу? Хүнээр нь дугуй яваад байгаа юм уу? Хүн зам дээр яваад байгаа юм уу? Зам нь хүн дээр яваад байгаа юм уу? Ойлгомжгүй болоод байгаа байхгүй тийм. Нэр аюу хэцүү. За тэгээд Нимбаатар дарга бол уурсан. Ер нь бол даргаа өөрөө л алхачих. Тэ? Өөрөө л алхаал манлайлал үзүүлчих. Нөгөө хэлсэн байсдаг шүү дээ. Тэгээд өөрөө хийгээч дээ. Тэгээд алдартай байгаа шүү дээ. Тэгээд өөрөө алхаач дээ. Тэгээд өөрөө тэр могооноор яваач дээ. Нэг л том жип хөлгөлсөн хүн яваад идэг. Өөрөө яг алхах юм бол нэр айгүй зөв юм шиг санагдсан шүү. Нэр ингээд өөрөө алхах юм бол нөгөө эвдээ тайцсан боржуур тавина гээд баахан явгууны зам эвдээ хийцэн. Одоо бол засаагүй зам зөндөө байгаа шүү. Өөртөө битүү байгаа. За тэгээд ер нь явгуун хүний зам ямар байгаа бүгд нэг харж идэх үү. Хүүхдэд ээлтэй годомж гэж. Ер нь гэхдээ Улаанбаатар хотод амьдрах бас тийм юу ч юм шиг те нэг юм одоо юм саадтай тоглоомор тоглож байгаа юм шиг те ингээд явж ирсэн гинт зам аман сая алга болчихж байгаа юм те. Явган зам явж ирсэн ингээд харж байхгүй болох юм. Дугуйн зам яг юм. Би ч одоо сая өвлжөнгөө нэг юм өвлийн скутертэй бол ингээд дугуйн зам явж ирсэн гинт алга болчихсон. Тэгээ хайсан амар том боржуур гараад ирсэн. Нөгөөдгөн дээр нөгөө муу скутер явж ирсэн. Тэгснэл гинт хаанаас чи нэг дугуйны зам хараад ирсэн. Тэгээ бүр хаана юу байгааг нь ойлгомжгүй. Тэгэл ингээл явж бол гинт гэрэл ингээл юм нуурн яа бүр амар бүр үнэхээр аюултай. Явган хүн байна гэдэг бол Монголд бол нэрээ энэ бол нэр үнэхээр төвчээр шаардсан асуудал шүү. Тэгээ Нимбаатар даргаыг энэ замаараа өөрөө явж үзээсэй гэж нэр хүсэж байна нэр гуйж тий. Бид нэг алгаж шидэхгүй. Шаардж байна. Өөрөө алх. Яг үнэн багхгүй. Өөрөө нэр алхмаар байгаа байхгүй тий. Тэгээд Улаанбаатар хот маань ирээдүйд гэхдээ магадгүй хизээ нэгэн цагтээ магадгүй 200-300 жилийн дараа явган үнд ээлтэй тийм хот болж магадгүй maybe шүү тий. За тэгээ бас 7 хоногийн төгсгөлөөр Нимбаатар дарга бас л ууртаа гарч ирээ загналаа. Би дахиад хэлье. Энэ нийслэлийн эрүүл мэндийн газар бол одоо маш дунд чатанд байгаа авилгалын сонгодог жишээ байна гэдгийг маш олон иргэд гомдол гаргаж байна. Бүх юм тэнд очиод гацдаг. Тэгээ эмнэлгүүдэд хуваарлагдж байгаа тэр тоног төхөөрөмжийг
нийслэлийн эрүүл мэндийн газар өөрөө худалдаа авалтыг нь хийдэг. Тэгээд чанаргүй юм шахдаг. Тэгээд дээр нь хүнд суртал үүсгдэг. Хүнд суртлынхаа хариуд тусгай зөвшөөрлүүдийг сунгахад дандаа шинээр олоход дандаа авилгал авдаг нэг юм ялцсан хэдэн төшөмдүүд энэ нийслэлийн эрүүл мэндийн газар байна гэдэг ийм гомдол мэдээлүүд ирж байна. Тэм учраас тамга газрын дарга нийслэл дээр байгаа дотоод аудит энэ хяналт шалгалтын ямар бүтэц байдгийг маш өргөн бүрэлдэхүүнтэй нийслэлийн эрүүл мэндийн газарт орж шалгалт хийгээд тэр холбогдох хүмүүсийн одоо албан тушаалын төдөлзүүлж байгаад хууль ялалтын байгууллагад шилжүүлж байгаа. За ингээ нийслэлийн эрүүл мэндийн газрыг бол ноцтойгоор загинсан. За үнэн ч бах нийслэлийн эрүүл мэндийн газар ялцарсан баг. Тэгтээ Нямбатар дарга нэг зүйлийг юусоо олж харахгүй байна. Ер нь нийслэл тэр чигээр ялцарчаад байгаа шүү дарга. Тэр чигээр. Гэхдээ энэ зам мамаар л энэ зам яагаад ингэж хийгдэт байгаа? Чи ялцраад авилгалчаад ингээд тийчээс зөвхөн завчаа хийдэг хүнээ бодгоо үлдсэн. Тийм учраас юм болчиход байгаа шүү дээ. Тэгээ би бол Нямбатар даргаыг нэг ингэсэ гэж бодод нэг өөрөө өөрийгөө нэг загнаасаа тий. Нямбатар энэ чиний над удирдаад байгаа энэ хот тэр чигээр ялцарсан байна. Чи өөрөө хүртэлгээд өөрөө өөрийгөө нэг бүр болохгүй бол одоо эгүүнээгээр загнуулдаг юм яа. Гэхдээ нэг AI-аар нэг загнуулаад тахсан тий. Чи нэг намайг загнаад тахаж гэдэг юм үстэй яг үннээр нь тас тэгээд танаа ингээ нийслэл чи ингээ болохгүй байна. Та ингээ болохгүй байна гэх нэг өөрийгөө ер нь зөвхөн нийслэлийн эрүүл мэндийн газар биш шүү. Нийслэл тэр чигээр ялцарсан. Одоо та нар нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдийг хараарай. Бүгд энэ тэнд нэг нийслэлийн өмчт газруудын дарга болоод очиод паразитлаа сууж байгаа. Энэ бол бүр ингээ уламжлал болоод тогтцсон. Тэр яаж байгаа? Энэ яаж байгаа юм бэ? Энэ яаж байгаа вэ гэхээр энэ нийслэл чи тэр аяараа ялцарсан. Тэр аяараа нийслэлийн эрүүл мэндийн газар шиг болцсон гэсэн үг. Бүхэл газраас нь паразитлж идэг, бүхэл газраас нь хулгайлж идэг, бүгд ингээд нэг газар очиод ингээд шимгчлээ сууж идэг. Ялцарсан дарга. Ногоо автобус ялцарсан. Нийслэл тэр аяараа ялцарсан. Нийслэлийн эрүүл мэндийн газар бол зүгээр нэг жишээ нь. Тэгэхээр өөрийгөө загнамаар байна. Өөрийгөө загнамаар байна. Өөрөө өөрлөгөө ингээд нөгөө бусдын толгойд өрөх сүрлийг харж байгаагаар өөрийн толгойд өрөх бухлыг хар гэдэг үг гэдэг шүү дээ. Яг тэр шиг тий. За тэгээд манайхаас гоё алгас шүү. За тэгээд урт настай удаан жаргалтай нисдэг дүүжин тээвэр маань ашиглалтанд орох төгсөж байгаа юм шиг байна. Сүүлийн 4 жилийн хугацаанд цаасан дээр байсан дүүжин тээвэр төслийн ажил даваа гарагт эхлэх гэж байна. Эхний ээлжийн 4.2 км дүүжин замын тээврийн шугам байгуулах ажлыг энэ ондоо дуусгахаар төлөвлөж байгаа юм байна. За төвчрлэг бууруулах хүрээнд хийгдэх 2 чиглэлийн дүүжин тээвэр төслийг 318 тэрбум төгрөгөөр хийх юм байна. Ярамгаас өнөр хороол хүртэл үргэлжлэх 4.2 км урттай 2 зогсоол 19 тулгуур баган бүхий дүүжин замын тээврийн шугамыг байгуулна. Төсөл маань өөрөө 19 тулгуур багантай 2 стейшнтэй. Тэгээд тулгуур баг нь 8-7-гийн ажил эхэлнэ. Ягаад гэвэл энэ 2 тулгуур баг нь туулгын сав газар байгаа учраас одоо нөгөө мөс хайлахаас өмнө одоо усны урсгал орж ирэхээс өмнө одоо энэ 2 багны суурин ажлыг эхлүүлэхээр ингээд 3 сарын 10-наас ажил эхлэхээр мэдэгдэх хуудас гүйцэтгэгч компани руугаа хөргүүлсэн байгаа. 3 сард ч одоо ус чинь баг хайлчих юм шүү. Одоо энэ 6 градус гэдэг чинь 0 нэмэх градус руу орчиж маргааш нэс тий. За тэгээд ер нь бол сүүлийн 4 жил биш хаа. Сүүлийн баг 8 жил ярьсан баг. Тэгээд 4.2 км ийм газрыг товчлохын тулд 318 тэрбум төгрөг. Үнэхээр Монгол үнэхээр баян юм байна уу? Маш баян. Тэгээд дундаа 2 стейшнтэй гэж байна. Тэгэл ерөөс 1-р хороолоос Яармаг хүрэх нэг л ийм татахын тулд одоо 300 гаруй тэрбум төгрөг. 3.1 их найд төгрөг ингээд зарцуулж байна гэсэн үг шүү дээ. Нэг их найдын 3.1 гэсэн үг үстэй юм л тий. Монголчууд үнэхээр маш халигд цалигж байна. Хэвээ амар баян байна. За тэгээд сүүлийн 8 жил ярьсан анх болвол амар сайхан даргын одоо энэ зайсан хийл рүү явуулахаар ярьж исэн төсөл маань ямар ч байсан за хамаагүй одоо 8 жил ярьчлаа хаашаа ч хамаагүй нэг газар тавиадах би мөнгөний өгөөл гэсэн баг шүү. Тэр нэг Яармаг руу тэгээд тэр Яармаг руу яг хаашаач явж байгаа. Тэгээд Яармаг 1-р орол 2-ын хооронд явдаг хүмүүс байдаг ч юм уу, байдгүй ч юм уу. Бүү мэд.
Гэтэл ямар ч юм ингээ нэг юм 4.2 км-ийн нисдэг тээвэртэй болох нэ манайхаа. Тэгээд унж мончгүй дээ. Дотор нь арх марх битгий уугаараа манайхаа гунж нисч мисээ заваарсан юм болохгүй. Тог нь тасарч. Би одоо ганц юмнаас л айгаад яг ингээд гой дүүжин тээврээр шааж хагаад тог тасрахаас л өстэй үнэхээр айж шөнөр. Тэгээд тэр нь ядж хаад эдэр эсвэг үүдэн байл тэгээд дуусаа нэрээ. Дотор нь хүн амьтан хүлдэж өгсөн байна гэдэгтэй. Нөгөө нэг утаагүй түр шиг юм болгоод өчнөө амьтан алж хаяад айгуу сайхан дүүжин тээвэртэй боллоо гэсэн чи эдэр эсвэг үүдээр тог нь тасраад наашаачгүй цаашаачгүй болоод дотор нь олон хүн хүлдэж өгсөн аимшигт массакр болох үү дээ. Алан идэл болж байгаа юм. Гэхдээ тэхгүй баг. Гэтэл ер нь манайхан бол маш их мөнгөөр шал тийм юм хийж байна. Одоо яах. Дарга нар одоо мэдчихэж байгаа юм байна үү дээ. Нийс татмаа нэг юм хэлээ. Дүнжин гарав захын хойдолд маш том осол гарсан. Жилийн өмнө та бүхэн санаж байгаа газ дэлбэрсэн. За энэний шүүх хурал энэ 7 хоногт болох гэж байгаад яг болох гэж байгаад арайч болж чадсан. Шат дамжлагаараа хэрэг нэгэнт шийдэгдэж шүүхтэр ирчихсэн. Гэвч үнэн зөв шийдэгдэж чадсан уу гэвэл эргэлзээ давхар төрдөө. Учир нь Дүнжин гарын уулзуур эргэлтийн цэг стандартын дагуу байсан эсэх, Дашванжил компани газ тээвэрлэж явсан машин стандарт хангаж байсан эсэх, Батрол маркийн машины жолооч нөлөөлөл үзүүлсэн эсэх, оч тавьсан иргэн голцог болсон эсэх гээд эргэлзээтэй олон асуудал цаг хугацаа авсан байж болохч эргээд харвал галд өртсөн 207 дугаар байр тухайн бүсийн сургууль галын машины гарц цаасан гээд ээдрээ дагуулах олон занглаа эргээд авилгал хээл хагуулын сүлжээрүү дагуулна. Иймийн тулд иргэдэд эргэлзээ төрж байна гэж хэлж байна. Эргээд харвал Дашванжил дангаараа буруутан болоод тусгаар байна. Харин газ тээвэрлэж явсан машинд зам тавьж өгөөгүй, газын хушуу гэмтээсэн байж болзошгүй Батрол маркийн машины жолооч энэ хэрэгээс хөнкөө мултраад үлдэх бол чанар стандартыг баримтлаагүй барилгын компани хүлээн авахч улсын комиссийн байцаагч нарын асуудал бүр дурддахгүй бололтой. За туг дахих нөхөр нь Дашванжил компани болж байгаа нь нэг талдаа тухайн хэрэг шийдэгдэхгүй удаашрах шалтгаан болж байх магадлал байгаа юм. За ингээд хойшлсон. За гадаа нь бол ингээ нөгөө тухайн үед нас барсан хохирсон хүмүүсийн хамаатан садын ирээл уйлж унжижсэн. За дээрэс нь одоо нэг энэ хавьд чинь маш олон байрууд байсан. Нэгхэн байрыг шатсан шүү дээ. Айгуу сонио. Яг хажуудлынх нь байшин шатаагүй мөртлөө яг энэ нэг хэддүгээр байр гэнэ үү? Саяны байшин нэрээ сая ярьжсэн тий. Ямар хүмүүс энэ ямар улсын комисс энэ байрыг хүлээгээд авцсан бэ? Тэр бас айгүй эргэлзээтэй тий. Тэгээ нөгөө нэг яг тэр нэг газынх нь хушууг нь ингээд мултрахад хамгийн гол нөлөө үзүүлсэн нөгөө Патролны жолооч байхгүй. Тэгээ эн чинь ерөөсө хоёр хүнийг шүүж байгаа. Дашванжил болон газын машины жолооч хоёрыг шүүж байгаа ийм шүүх хурал болсон. За энэ шүүх хуралтай ногоон автобусны шүүх хурал бараг 6 хоног үргэлжлээд давхцаад тэгээд энэ шүүх хурлын шүүгч нь ногоон автобусны шүүх хурал дээр оролцсон учраас ингээд энэ шүүх хурал бол хоошилсан байгаа. Тэгээд одоо нэг маш олон онцгой шиг асуултуудтай тэгсэн мөртлөө хоёрхан хүнийг л одоо ингээд нэг цовдлол олонний өмнө нэг хариуцлага тооцсон болол өнгөрөх юм шиг байна. Тэгээд энэний цаана Монгол улс яг түрүү хэлж байна те. Ямар олон хариуцлагагүй хүмүүс байгаа, ямар олон авилгал байгаа, тэрний бүх асуудлуудыг зүгээр ингээд хоёрхан хүнд ингээд наагаал өгөх юм шиг байна. За тэгээд ямар ч гэсэн энэ 7 хоног газ дэлбэрсэн шүүх хурал яг болох гэж байгаад болсонгүй. Энэ 7 хоногт засгийн газрын хуралдаанаас гарсан мэдээллүүдээр танилцууллаа. За тэр үеэр учрал гишүүн маш том иргэний талаар ярьлаа. Цахим мөрөөдтэй тоглоомын ганцхан жишээ буюу 1xBet-ээр дамжуулан 500 сая Америк доллар буюу 1.7 их 80 орчим төгрөг ямар нэгэн татвар шалгалтгүй гадагшаага урсаж байна. Хяналт зохицуулалтгүй олон залуусын амьдралыг сүрүүлж байгаа мөрөөдтэй тоглоомыг хязгаарлахаар засгийн газраас спортын бооцоод таавраас бусад цахим мөрөөдтэй тоглоомыг бүрэн хориглох хуулийн төслийг яаралтай өргөн барихаар болжээ. Өнөөдөр зөвшөөрлийн тухай хуулинд өөрчлөлт оруулаад зөвшөөрөл дээр дурддагдсан зөвшөөрөл аваад үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн аж ахуйн нэгжүүдийг зөвшөөрлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн аж ахуйн нэгжүүдийг дээрээс нь цахим мөрөөдтэй тоглоомын үйл ажиллагаа хөхүүлэн дэмждэг агентийн нэртэй зуучлагчийн нэртэй үйл ажиллагаануудыг энэ хуулиар бүрэн хориглохоор
одоо их хурл дүргэн мэдүүлэхээр тогтож байна. Цахим мөрөөдөө тоглоомыг л ерөөсөө Монгол орон даяар хаана гэж. За энэ бол баг 3-7 хоног явсан ийм үйл ажиллагаа байгаа. Ингээд 5,000 гаруй цахим одоо мөрөөдөө тоглоом явуулдаг сайтуудыг хаалаа маалаа гэх. Ер нь шүү дээ энэ онлайн дээр байгаа мөрөөдөө тоглоомтой тэмцэнэ гэдэг бол өөрөө зүгээр ингээ агаартай зодтолж байгаад яг ямар ч ялгаагүй шүү дээ. Бид нар энийг хааж хорох ямар ч боломж байхгүй. Яг үнэндээ. Яг нөгөө порно сайтуудыг хаасан шүү дээ. Нэг 10 хэдэн сайт хаагаад тэгэл үлдсэн хэдэн сая сайт бол нээлттэй байж байгаа. Нэг 10 хэдэн сайт хаагдаад дууссан шүү дээ. Яг тэр шиг юм бол. За боли те бүр үнэхээр учрал ингээд лаг байгаад бүгдийг хаалаа гэж бодоход манай монголчууд өдөр шөнөгүй Солонгос явж байна. Баян Хонконг явж байна, Сингапур явж байна, Тайланд явж байна. Тинчээ чин казино байж байгаа. Ялгаа байхгүй мөнгө аваачаал гаргана гэсэн үг. Мөнгөө яаж дотооддоо авч үлдэх вэ? Амар энгийн. Зүгээр өөрсдөө ийм цахим мөрөөдөө тоглоомын сайт нээчихчихдээ. Гэхдээ яагаад монгол хүн мөнгө хийж болдгоо гадаад хүн мөнгө хийж болоод идэв юм. Тэртээ дэргүй хүмүүс мөрөөдөө тоглоомоор тоглоно. Энэ бол ойлгомжтой. Хүмүүс янхаа аавн энэ ойлгомжтой. Порно үзэн ойлгомжтой. Тэр учрал дургүй байна уу? Нэм дорж дургүй байна уу? Тэр хинт ч хамаагүй. Мөрөөдөө тоглоно тэр найдвартай. Сингапур явал Marina Bay Sands-ийн дор зүгээр Монгол үнэлгээ үзүүлээд орно. Тэр ямар ч асуудал байхгүй. Вьетнамаар дүүрэн, Фукокоор дүүрэн казино байна. Тэр монголчууд байнга яваад байгаа. Тийшээ ингээд үгэн штэ. Тэр мөнгөө Монголд нь үлдээдэг аргаал бодолтой. Хааж хорно гэдэг бол шүү дээ манайхаа. Би одоо маш олон удаа хэлж байгаа. Усны тэнэгч хийж чадсан шүү. Зүгээр 8 настай хүүхд хааж хорно. Энд ямар ч ухаан шаарддаггүй. Хааж хороход ямар ч ухаан шаарддаггүй. Харин энийг зөв зохицуулна. Хааж хорохгүйгээр яаж зохицуулах юм бэ? Хааж хорохгүйгээр яаж Монголдоо тэр 500 сая доллараар авч үлдэх юм бэ гэдэг дээр ухаан байдаг байхгүй да. Үнэхээр хаагаад хорчлоо гэдэг тэртээ дөрвөө гадагшаа явж байгаа хүмүүс тэнцэж очиод мөрөөдөд тоглоно шүү дээ. Үнэхээр тэр хятад методууд нь ингээд уурлаад танад казино масино хийж болохгүй гэж байгаа бол яг одоо жишээлбэл солонгос шиг те. Ингээд жишээлбэл солонгос чинь биеийн хуулиар хориодсон шүү дээ. Гэхдээ байдаг. Байдаг шүү дээ. Очоод тэнцээ чи ингээд бүр ягааны гудамж нь хүртэл байж байна. Тэрэн шиг тэгээд хуулиараа юу мөртлөө ямар ч үсэн энэ чинь Монголдоо ингээд аваад үлдчихмээр байна шүү дээ манайхаа. Японд ялгаа байхгүй. Биеийн үлд хуулиар хориотой. Гэхдээ байдаг. Тэ? Тэгэхээр энэ хуулийн арга мэхтэй энэ олон улсын дарамт марамтыг хэдүүлээ нэг гаргаад монголчууд Монголдо мөнгөө үлдээдэг энэ аргыг нэг олё. Жохон толгоогоо ажиллуулъя манайхаа. Хинч хаагаад хурч чадна. Өстой амар амархан. Засгийн газрын уралдаанаар урт настай удаан жаргалтай одоо энэ сүүлдээ хүмүүс залхаж байгаа хөө. Нөгөө нэг ухаан удгаал ярьлаа. Дахиад одоо хичнээн ч 7 хоног ярьж одоо сүүлдээ анхандаа бол айгүй сонирхолтой байсан юм аа. Юу MCS-мэс гэдэг одоо сүүлдээ бүр бүгд ингэж дүүжсэн. Нөгөө л ухаан удаг. Гэхдээ харамсалтай нь Монголын одоо Хонконгийн бирж дээр гарсан Монголын компани хохироод Монгол хүмүүс л одоо хувьцыг нь эзэмшиж байгаа шүү дээ өөрхийх нь. Тэр хүмүүс л хохироод байх шиг байна. За тэгээд Алтан гэрэл сайдын хорхоотой аранд зуугдсан ухаан худаг юу болох талаар шийдвэр гаргаж байгаа засгийн газраас. Ашигт болгоомжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-ийн 7 дахь хэсэг. За төрийн бол орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дахь хэсгийг зөрчиж тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт болгоомжийн орд хамааруулах тухай Монгол Улсын их хурлын 2007 оны тогтоолыг биелүүлэлгүйгээр Монгол Улсын засгийн газар Energy Resource компани хооронд байгуулсан ашигт болгоомжийн тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээний холбогдох хэсгийг хуульд нийцүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын засгийн газар ерөнхий сайд оюун эрдэнэд даалгах гэсэн утгатай тогтоолын төслийг улсын их хурлд өргөн мэдүүлэхээр шийдвэрлээ. За ингээд нөгөө ухаан утгатай холбоотой бас хуулийн заалт малд уншдаг болчихжээ бас шүүмжил авсан байсан сайн байна молодец. Тэгээд ер нь тэгээд улсын хурл дээр ороод унаа шүү дээ. Амарч одоо эргэлзээ байхгүй. Тэгээ бас зөөлөрч бас цаагуур нь загинж мангасан байгаа та нар ч одоо яа солиорцгоод байгаа юм бэ гэдээ бас загинж мангасан баг.
За тэгээд нэг ухаан удагаар ямар ч үсэн ингээд улсын хурлын тогтоол гаргуулахаар ийм засгийн газрын шийдвэр гарсан байна. За энэ 7 хоногт засгийн газар ийм хоёр том ажил хийсэн биш байна. Капитрон банкныхан маань 23 жилийн ойдод зориулсан урамшууллын аян үргэлжилсээр байна хаа. Капитрон банкны бэлэг дүүрэн аялал урамшууллын аян маань шинэ Улаанбаатар Драгон терминал дээр үргэлжилж байна. 3 сарын 16-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Та бүхэн очиод хугацаатай хадгаламжаа нээгээд бэлгээ авах боломжтой. А дээрээс нь Капитрон банкны 23 жилийн ойд зориулсан хугацаатай хадгаламжны бас урамшууллын аян үргэлжилж байгаа 3 сар дуусах юм байна. За дээрээс нь сар болгон 23 азтанд тодорч байгаа. 3 сарда багтаагаад энэ аян маань одоо өндөрлөж байгаа юм байна. За энэ сарда багтаагаад 9 ширхэг азтан 23 сая төгрөгийн эзэн болох юм байна шүү. Та бүхэн 3 сараас дээш хугацаатай хадгаламжаа нээгээд Капитрон банкны 23 жилийн он урамшууллын аянд оролцоорой. Мөн AirPod, Instax камера 1 сая төгрөгийн хадгаламжийн эзэн зэрэг маш олон төрлийн бэлгүүд таныг хүлээж байгаа юм байна шүү. Капитрон банкныхан маань weekly шоугаар дамжуулаад Монголын бүх эмэгтэйчүүдтэй Мартин 8-ны төрөж байна. Та нартай хайртай шүү гэж дамжуулсан шүү. Баярлалаа. Улирал солигдоход хамаг ажил төрөл хичээл ном ачаад хаашаач хамаагүй аялмаар байдаг да. Даанч мөнгөгүй болохоор димэйл хүмүүсийн стори үзэж атаархаа цод үзтээ тий. Энэ дүрийг хараад бас гоё юмаа гэж бодож байна та. Гэхдээ манайд бол аль хэдийн Капитрон банкнд хадгаламж нээгээд аянд оролцож урамшууллаа аваад одоо хүсэн хүлээсэн аялдаа гарч байгаа нь энэ баггүй юу. Тэгэхээр та хэд мэн дими атаргаж суугын оронд яг одоо мөнгөө цуглуулад эхлэхэд таны мөрөөдөл хадгалагдана гэж байгаа шүү. За тэгэхэд бол нь Капитрон банк. За монголчуудыг одоо хамгийн их одоо юу гэдгийг те даралж байгаа, дарангуулж байгаа, шулж байгаа тэр зүйл бол нийгмийн даатгалын шимтгэл. Залуучууд бол ер нь ихэнх нь өгөхгүй байгаа дөө. Ер нь шууд компани руу орж ирэл одоо сүүлийн үеийн залуучууд тэгдэг байсан шүү дээ. Орж ирэл ахаа нийгмийн даатгал төлөхгүй шүүгээ шууд хэлдэг. Үгүй тэгээд ахна гэдэг тэр чи ямар ч хамаагүй. Байцаагч тэгвэл би танад ажилд орохгүй. За заахад арга л гэж байна. За тэгээд энэтэй холбоотой ямар ч хэлсэн. Ер нь буулгая л гэдэг мэдээ яваад. Тодорхойлбол ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээнээс нийгмийн даатгалын шимтгэл суутгаж байгааг болиулах, өндөр насны тэтгэврт гарсан иргэний орлогод тэтгэврийн нийгмийн даатгалын төрөлд даатгуулахгүй заалттай болох, тайлан өгөх шимтгэл төлөх хуулийн хугацааг сар бүрийн 5 болгох, даатгуулагч ажил олгогч шимтгэл ногдох сарын цалин хөлс хэмжээ нь тухайн үед мөрдөгдөж байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байх заалтыг хасах эсвэл өөрчлөх, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийн суурийг хязгаартай болгох гэсэн саналыг бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд гаргажээ. Бизнес эрхлэгч нарт ажилчдын цалин хөлсийг нэмж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхээс илүү татврын үр зээлгүй тайлангаа цаг тухайд мэдүүлэх нь илүү чухал болсон. Ер нь тэгээд сүүлдээ баг энэ бол бизнес эрхлэгчдээс гаргаж байгаа санал واخгүй. Гэхдээ энэ нэг нийгмийн даатгалаа жоохон багасгачих л да биднэрт нэг жоохон орон зай өгөлдөөл гэдэг гоогаад. Ер нь бол одоо шүү дээ компаниуд жилийн баг 11-2 сарын турш шүү дээ зөвхөн нийгмийн даатгал нөөд бусад татвар төлөхийн тулд ерөөсөө ажиллаж шүү дээ. Нэрээ ер нь баг ашиг хийж байгаа юм. Би тэр ёстой нөгөө нэг нууж хааж 2 тайлан байлантай болж иж нэг жоох юм болж байгаа яг үнэ. Үнэхээр хэцүү. Үнэхээр хэцүү. За тэгээд одоо яг энэ талаар нийгмийн хамгааллын сайд нь ер нь нийгмийн даатгалын шимтгэлээ бууруулах юм уу гэдэг асуултанд юу гэж хариулсныг бүгдээрээ сонсъё. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг гэсэн бууруулах боломж байгаа. Энэ төр яаж судалж байна? Энэ бол хэцүү. Ер нь бол эхлээд ямар ч байсан бидний гол зорилго бол нийгмийн даатгалынхаа санг алдагдaltaгүй болох. Ер нь Монгол улс цаашдаа тэтгэврийн сантай байхгүй тухай асуудал ирж шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ тэтгэврийн сангийнхаа доктортой ажиллах энэ болцоог одоо бид нар хангах хэрэгтэй тийм ээ. За тэгээд төсвөөс авж байгаа энэ ачааллуудыг бид нар алхам алхмаар одоо бууруулах хэрэгтэй. За ер нь бол боломжгүй л гэсэн юм чинь. Тэгээд нийгмийн даатгалын сангийн ачааллыг алхам алхмаар бууруулна гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр инх хамгаалан өөрөөсөө мөнгө төлөхгүй. Дахиад татвар төлөгчдийн нуруунд дээр л үүрүүлнэ гэсэн үг. Насын холдуулна, нийгмийн даатгалын шимтгэлийн жижигээр хувийн нэмэнд одоо юу маш олон төрлийн арга хэрэгтэй. Ер нь шүү дээ энэ нийгмийн даатгалын сан бол ер нь авралгүй болсон сан шүү. Яг үнэхээр. Энэ бол зүгээр сүрэл рүүгээ явж байгаа сан. Энийг тэ зогсоо нийгмийн даатгалын сантайгаа үлдэм гэдэг бол энэ бол нэр үлгэр шүү.
Яг үнийг л эдийн засгийн утгаараач тэр хүмүүсийн нөгөө эдийн засгийн хөшүүрэг талаасаач тэр наад нийгмийн даатгалын сан чинь бол ер нь авралгүй болцсон сайдаа. Тэгээд энэ санг аврах гэж оролдох тусам маш олон хүмүүсийн нуруунд дээр ачаа үүрэгдэнэ. Тэгээд эцэстээ энэ сан Монгол улсын санхүүгийн салбарыг тэр чигт нь аваад нурна шүү. Тэрийг маш сайн ойлгоорой гэж хэлмээр байна. Тэгээд ойрын хугацаанд бол нийгмийн даатгал гэдэг энэ новшийн зүйл бол байсаар байх юм шиг байна. Тэгээд одоо ингэх тусмал хүмүүс улам л нийгмийн даатгал төлөх сонирхолтой болж байгаа гэдгийг одоо дарга нар сайн бодосоо гэж бодож байна. За ингээд нийгмийн даатгал нь бол буурахгүй юм шиг байна. За тэгээд бусад ерөн татваруудын талаар бас ярьсан байна. Цахилгааны үнэ 30% нэмэгдсэн гэж мэдээсэн ч хөшгөний ард 30-аас 80% нэмсэн нь өрхийн эдийн засагт хүнд цохилт өгсөн. Гэвч үүний араас автомашины албан татвар, зам ашигласны төлбөр, нийслэлийн татвар зэрэг олон төрлийн татварыг араас нэмэгдүүлснээр олон гэр бүлийн хоногийн хоолноос зулгааж иргэдийг ядуурлын түвшин рүү ойртуулж байна. Манайхан ч одоо ядуу гэж хэлэхэд таашаа юм те. Хэсүү амьдралтай шүү дээ ер нь. Тэгээ томчууд бол одоо сайхан амьдралтай тийм заагтай. Тэгээ бас хэцүү ард түмний нуруунд дээр ачаал хэрж байна л гэж бодож байна. Одоо тэгээ өөрсдөө нөгөө хийж байгаа цалин авч байгаа цалин үлс нь болохоор тэг нэмэгдсэн байх мөртлөө нөгөө ундаг юу хөдөлж байгаа юмны бүх юмны татвар төлөлдөд одоо тэр зам ашиглалт утаа бүх юм нэмэгдээл явчихсан. Цалингаа нэмждэг бол тэгээ цалин нэмийг дагаад бүх татвар нэмэгдэл болж. За. Одоо та нар боддоо. Цахилгааны үнийг чөлөөлөөгүй шүү дээ. Зүгээр л үнийн нэмсэн. Энд чинь бас нэг хэлбэрийн татвар واخгүй. За дээрэс нь зам ашигсны татвар нэмсэн. За нөгөө мотор нөгөө нэг юу гэдэг лээ? Тий тээврийн хэрэгслийн татвар нэмэгдсэн. За тэгээд нөгөө нэг хэрэгслийн мотортой харьцуулсан татвар нэмэгдсэн. Нэмхэн дахиад нийслэл хотын татвар нэмэгдэнэ гэж яах шиг байна. За нийгмийн даатгал нь багасахгүй ингээд энэ олон татвар дунд чинь тэгээд бид нар хаана яаж амьдрах юм бэ дарга нараа. Тэгэд өнгөрсөн 7 хоног санаж байгаа үстэй тий. Хүмүүс хэрэглээний зээл аваад ингэ солиороод байгаа. Гэхдээ энэ чи бидний авж байгаа цалин хэрэглээндээ хүрэхгүй учраас хамаг мөнгөний татварт авчаад байгаа учраас бид нар чи хэрэглээний зээл аваад байгаа болохгүй машин авах гээд хэрэглээний зээл аваад байгаа юм биш шүү дээ ерөөсөө. Ерөөсөө ойлгохгүй манай дараа нь. За нэг иймэрхүү байдалтай байна. Тэгээд татвар буулгахгүй бол ер нь энэ иргэдийн нуруунд дээр ачаа болоод арай дэндүү хүндэрч шүү. Эвгүй болж шүү манайхаа. Монгол улс маань хэвлэлийн эрхчлөөгөөр одоо Баян хотод гэх нь хаашаа ер нь гэхдээ сүүл мушгаа явж байгаа. Бүр хэдхэн жилийн дотор 50 хэдэн байр ухарсан байгаа. Маш амар өндөр ухарсан. За тэгээд энэ 7 хоногт сэтгүүлчдийн эрхчлөөний өдөр лөө тий. Тийм өдөр болсон. Тэгээд сэтгүүлчд маань юу гэж ярьсныг сонсон. Энэ хуулийн дээр оруулсан зүйлүүдэд өнөөдөр засаж залруулаа гэдэг ийм шаардлагыг бол Монгол улсын төр засгийн удирдлагууд бол байнга өгсөн баг. Тухайлбал бид эрүүгийн хуулийн 13-ийн 14-ийг засах ёстой. Мөн үүнээс гадна сүүл та бүхэн санаж ивэл хуулийн дотоод хэргийн сайд багтаа инхээр мөрдөн байцаалтын нууц задруулсан бол гэдэг зүйл заалтыг эрүүгийн хуулийн дээр өөрчлөлт оруулсан. Мөрдөн байцаалтын нууц задруулах гэдэг ойлголт маань тухайн мөрдөн байцаагчтай холбоотой болохоос түүнийг ямар нэгэн хэлбэрээр олсон 90 сурвалжлах сэтгүүлчтэй холбогдох ёсгүй байхгүй. Гэтэл энийг холбогдуулахаар аваачаад хуулийн том ялчихсан. Нэг үгээр хэлэх юм бол бид нар тэр мөрдөн байцаалтын тухай мэдээллийг ямар нэгэн хэлбэрээр ингээд мэдээлчих юм бол эрүүгийн хэрэг татагдах энэ нөхцөл рүү оруулчих. Энэ бол өөрөө байж болохгүй маа. Энд чинь 90 сурвалжлах сэтгүүл зүй гэдэг чинь өөрөө юу юм бэ гэхээр ухаж, төнхөж, мөрдөж, мөшгөж олдог мэдээлэл. Энийг хөгжүүлэе гэж бодож ивэл энийг илүү талаацтай болохыг гэж бодож ивэл энэ хуулийн зохицуултыг өөрчлөх ёстой гэдэг ч юм уу. Ийм байдлаар бид нар хуулийг өөрчлөхгүйгээр бол энэ хэвлэлийн эрхчлөөний индекс бол урагшлна гэдэг ойлголт байхгүй. Яг нэр хэвлэлийн эрхчлөөний өдөр юм биш үү? Сэтгүүлчийн эрхчлөөний өдөр шүү дээ. За алгастай яг өнөө дээрээс нь шүү дээ. Төрийн нууцыг хамгаалах ёстой хүн нь хамгаалаагүй төлөө дахиад нөгөө сэтгүүлчийг аваачаад буруутгадаг тий. Төрийн нууц үнэхээр нууц юм бол тэр нууцыг хамгаалдаг хүн байгаа шүү дээ. Тэр нууцын ажилтнууд бол ямар ацаа хийж сууж байгаа. Тэгэл бас дахиад төрийн нууц задруулчлаа гэж бас бөө эрүүгийн эрэг бүр амар хүнд ялмалтай тий. Энд чинь хэрвээ тэр төрийн нууцд оруулсан ногоон автобус авилгалтай байвал яах юм бэ? Тэгээ тэрийг задруулсныхаа төлөө сэтгүүлч 10 хэдэн жилийн ял авах юм уу? Одоо ерөөсө бүх авилгалууд бүгд төрийн нууц гэдэг тамганы дор явдаг болсон шүү дээ. Тэгээ яах юм?
гих мэтчлэн. Ерөөсөө ингээд улсын булхайг илрүүлэх гээл явах юм бол сэтгүүлч шууд шоронд ордог юм болсон. Тийм ч учраас Монгол бас 50 хэдэн байр гарцсан байна. Тэгээд сэтгүүлчтэй эннийхээ төлөө тэмцээч. Бити засгийн газраас төрөөс мөнгө авчаад чимээгүй суугаад байгаа ч гэж та бүхнээс хүсэж байна. Free press байгаа ч бити prostitution байгаа ч гэж та бүхнээс уумаар баярлалаа. Соох юм нэгэн гайхалтай тоглолт Чингис хааны музейн их танхимд болохоор болсон байна. Энэ бол үнэхээр гайхалтай тоглолт болно гэдэгт итгэлтэй байна. Тэгэд өөрийн шинэ уран бүтээлүүдэд та бүхэндээ бас толиулах юм байна. Тэгэд тэр гоё орчинд тэр гоё хүний тэр энергийг та бүхнийг бас мэдрээсэй хэмээн хүсэж байна. Тэгэд соохын тоглолтод хүрэлцээрээрээ 3 сарын 14, 15-нд болох юм байлаа шүү манайхаа. Тэр аргад нь гэхдээ тэр ээжээ гэж уулгална. Ээжээ гэж уулгалахад айдас үргэдэг юм уу? Чи шүтэнэ дэтлэн бишрэнэ би. Чингис хаан музейн 7 давхар их танхимд 2 удаа яг цагтаа. 7 хоногийн сүүлээр Монгол банкныхан маань гарч ирээд бодлогын хүүгээ яах талаар зарлаа. Монгол банкны мөнгөний бодлогын хороо 3 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд хуралдаж бодлогын хүүг 2.1 хувиар нэмэгдүүлж 12% түргэх, хэрэглээний зээлийн өр урлагийн харьцаанд нь дээд хязгаарыг 50%-аар шинжилэн тогтоох, тэтгэврийн зээл зохицуултыг ийм шийдвэрийг тус гаргалаа. За бодлогын хүүгээ 2%-аар нэмэхээр болсон байна. Тэгээд зүгээр та нар ингээ харж байна Монгол банкын нэг бодлогын хүүгээр ямар их оролддог юм бэ те? Нэг ажилгүй хүн алаараа оролддог гэдэг шиг те. Гэхдээ нэр жилд одоо хэдэн удаа өсөж буулгадаг. Гэхдээ саяхан л одоо буулгалаа гэж хэдхэн сарын өмнө ийжсэн одоо дахиад өсөглөө гэлдэх юм. Гэхдээ энийг одоо болчихсон. Гэхдээ энэ хардаа ингээ зах зээлийг ингээ ямар нэгэн юм байдлаар ингээд байнгын юм манипуляцид оруулаад ингэсэн шүү дээ. Нэг бол өсгөөл, нэг бол буулгаад ингээд энэ зах зээлийн ингээд хэвийн голдрлыг төв банк өөрөө алдагдуулаад байна гэсэн үг байхгүй юу? Тэр бодлогын хүү нэмж байгаа ч тэр бодлогын хүүгөө суларч байгаа ч тэр аль нь манипуляцид оруулаад байна гэсэн үг шүү дээ. Та нар одоо өөр хийх ажил байдгүй юм. Наад нэг бодлогын хүүгээ зүгээр ингээд нэг доктортой нэг 2-3 жил явчаач тээ. Тэгэл ингээд засгийн газар ингээд мөнгө гаргах гэдэг тэр бодлогын хүүгээ буулгач. Эсвэл тэгэл нөгөөдөл нь аваачаал зах зээл рүү хэдэн их найдыг ингээд тараачин тэгэхээр л буцаагаал ингээд бол тэртээ тэргүй мөнгө тараах нь ойлгомжтой шүү дээ. Тэгээд засгийн газрын шидэд тохиур нь битий байгаа ч төв банка. Тийм учраас нөгөө наад нэг юмараа байсгээл оролдоод байгаа байхгүй ингээд нэг өсгөө нэг багсгаал ингээд одоо баг бариул бол баг эвдэрлээ наад бариулж. Өнөр байжгаал ингээд өсөглөө буурууллаа гэл ингээд ингээд ах юм. Болчоочтэй нэг за тэгээд энэ үеэр чихэнд чимэгтэй нэгэн мэдээ дуулгалаа. Тэр нь одоо 5 сарын 16-наас дулааны үнийг 85%-аар нэмэхээр бас шийдвэр нь гарчихсан. Тэгэхээр 5 сарын 16-нд бол одоо энэ дулааны үнийн нөлөө орж ирнэ. Мөн сувгийн үнийг бас нэмнэ гэж ярьж байгаа. За 9 сарын 16-наас эхлээд одоо энэ оны сүүлээс халуун болон хүт усны үн нэмэгдэхээр бас ингээд зохицуулт юм. Хорвоо. Чи монголчуудын зовлонд цадах болоогүй юу? 85% нэмэгдэж шүү дээ. Дулааны үнийг. Ямар амар юм бэ? Уга хамаагүй гэхдээ яг юмны үн нэмэгдэхлээр инфляцид нөлөөлнө гэж үзээд байхгүй юу да нөхөр. Бүх юмны үн одоо нэмэгдэхлээр инфляцид нөлөөлнө гэж үзэл одоо бодлогын үгээ 2%-аар чангалж ийн гэсэн үг л дээ. Өөр шүү дээ. Дулааны үн бол нэмээгүй юм билээ шүү дээ. Зөвхөн захилгааны үн нэмсэн байгаа юм билээ. Харин тийм. Дулааны үн чинь тусдаа манайхаа. Захилгааны үн чинь захилгаан дээр гарна. Дулааны үн чинь нөгөө байрны мөнгөн дээр гарна. Тэгэхээр тийм уг нь бол цуг үйлдвэрлэж байгаа. Гэхдээ энэ хоёрын чинь тусдаа бараа гэж ойлгоод тахгүй юу? Тийм учраас дахиад дулааны үн 85% нэмэгдэх. Дээрээс нь усны үн нэмэгдэх.
усны үн нэмэгдэнэ. Дээрэс нь халуун хүүтэн усны үн нэмэгдэх юм байна. Тий. Тэгэхээр ер нь бол байдал хэцүүд нэсв. Ер нь байж та манайхаа энэ зүгээр нэг газар дээр ингээ монопол ингээд байдлаар авангуудаа ингээд үн нэмээд ийн чинь яг татврын нэг хэлбэр байхгүй. Ямар ч өрсөлдөөн байхгүй. Усыг зөвхөн ус уух ашиглалтын газар л мэддэг тий. Цахилгааныг зөвхөн төрийн өмчтөө ингээд цахилгааны газар л мэддэг. Тэгээд ямар ч чөлөөт зах зээлийн горимд нь оруулахгүйгээр үн нэмээд ийн гэдэг чинь энэ бол зүгээр л нэг татврын нэг хэлбэр шүү. Тэгэхээр ерөөсөө татвар нэмэхгүйгээр та бүхний карманаас ч мөнгө ч ингээд суулж ийн гэсэн. Та бүхэн анзаараарай. Энэ салбарууд, энэ монопол төрийн бүх салбарууд ялзарцсан байгаа шүү дотроо. Авилгалчсан байгаа, амар авилгалчсан заяа. Бүр ингээд авилгалын ингээд тор үүссэн байгаа. Тэгээд тэрэн рүү дахиад бидний одоо үнийн нэмэл биднээс ингээд аваад байсан. Үнийн чөлөөл нь өрсөлдөгчтэй болгоно чөлөөт зах зээлийн горим руу оруулах чинь тусдаа асуудал. Монопол байгаа, төрийн монополд байгаа юмны үнийн өсгөөд ийн гэдэг бол бас тусдаа. Энэ бол яг татвар шиг ажиллана л гэсэн. Тэгэхээр дахиад Нямбатар дарга машины бүх төрлийн татварыг нэмсэн, дахиад нийслэлийн татварыг нэмэх юм шиг байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулахгүй юм шиг байна. Дахиад нэмээд тэ цахилгааны үнийг 30-аас 85% нэмсэн. Одоо дахиад дулааныг 85% нэмэн дахиад усыг нэмэх юм байна. Усны үнийг нэмэх юм байна. Ингээд бид нар үнэхээр одоо бидний цалин бол үнэхээр дийлэхгүй нэ дарга нараа. Одоо би мэдэхгүй одоо яах вэ? Одоо талбай дээр гарах юм одоо яах вэ? Үнэхээр мэдэхгүй. Үнээр ядаж бидний энэ нөгөө баялаг бүтээгээд явж байгаа хүмүүсээ татварладаг арай багасгачихлаа та. За яг одоо боли те ус дулаан нэмд юм аа гэхэд ядаж энэ ус дулаан нэмэхдээ тэр салбарын авилгал хээл ахвал энэ ялзарлыг багасгачихлаа та. Ядаж л олон нийтийн компани болгочлоо эхлээд үнэ нэмэхээс өмнө ядаж өөр улсын өрсөлдөгөөс компаниг бас хажууд нь оруулаад ирлээ please. Тэгэхгүй зүгээр үн нэмээд ийн гэдэг чинь энэ бол зүгээр татвар гэсэн үг шүү дээ манайхаа. За ингээд монголчууд маань хавар болон намраас дахиад зовлонгийн далаа руугаа мангар баяртай ингээд шумбо орох нэ. Баяртай нэ зүдаа. Би үнийн нэмэгдэл рүү орлоо гэх. Энэ 7 хоногт одоо ястаа жинхнээс айгуу гоё мэдэн шүү зэ. Монгол улсад маань NBA-ийн амар том од тоглогч ирж тоглохоор болсон байна. Тэгж сагсан бөмбөг тоглох маань бол хамгийн том зорилго. За тэр дундаа бол Сэлэн бодис багийг бол одоо аврагын цом өргөхт нь бол одоо туслах ийм зорилготой байгаа. За мэдээж бол Монгол тоглолтынхаа хажуугаар мөн одоо Монгол улсын соёл байгальтай танилцах аль болохоор чөлөө цагаа бас зарцуулахыг зорино. Түрүү хэлсэнчлэн сагсан бөмбөг тоглох гэж ирсэн маань одоо гол зорилго. Сагсан бөмбөг тоглосноор сагсан бөмбөгийн тоглогчийн хуваар бол одоо би дэлхийн олон орнуудад ингээд тоглох юм боломж надад тохиолсон. За тэгээд энэ удаа Монгол улсад сагсан бөмбөг тоглох юм одоо сайхан боломж тохиолоо. Тэгээд аль болох багийн амжилтыг хөтөлж Монголын фэнүүдтэйгээ илүү одоо цагийг сайхан өнгөрүүлэх, аль болох Монголд авах хугацаагаа сайхан өнгөрөхийг хүсэж байна. За ингээд NBA-ийн одоо суперстар гэсэн. Би бол яг уучлаарай sorry манайхаа сагс үздэггүй байгаамаа. Тэгээд Бүги гэдэг хочтой тэгээд 2 удаа Олимпиас алтан медаль авч исэн байна. За ингээд амар том багууд тоглож исэн байна. За тэгээ нөгөө нэг амар лаг бүгж байдаг шүү дээ. Нөгөө аваргын бүгжтэй байна. Тэ? Аваагүй юм уу? Авсан гэсэн шүү. Авсан гэсэн. Сэлгэнээс авсан юм билээ. Сэлгэн яг тоглолтын дээр бол гараагүй. Тэгтэл яалтч байсан энэ бол Монголыг бараг тоохооргүй ийм том тамирчин Монголд ирж байгаа юм байна. Тэгээд Монголд бол хөгжиж байгаа салбар нэг л байна. Сагс л байна. Тийм нэр өчтөгтэй нэр амар сони юм биш тартаа манайхаа. Яг улс төр ороогүй салбар яг хөгжиж чинь тий. Сагсаас улс төр байхгүй болсон чинь сагс хөгжөөд гисэн тий. Монгол чи өнөөдөр шгшээг тавцсан шүү. Тэгсэн үү бас уу? Төрлөө авцсан уу тий. Одоо жишээ нь юу лээ тэр чи ямар тоглоом гэдэг лээ. E-спорт жишээ нь төр оролцоог учраас амар лаг явж байгаа шүү дээ тий. Одоо оролцоод гисэн үү тий. За яах вэ хоо? Тий. Тэгэхээр харъя тэ хэдүүлээ яг яаж оролцсныг бас харъя. Тэр холбоонд нь ороод тэр баг магийн яагаад гэх юм бол тэр чинь буруутж чинь гэсэн үг л дээ юм бол. Тэгэд хэдүүлээ харъя. Гэхдээ юу нь штэ манайхаа. Улс төрчид орж байгаа тэр хөл бөмбөгийн холбоог хар та нар. Яаж дампуурч.
улс төр орсон салбар болгон дампуурч нь улс төр гарсан салбар болгон цэцгэлж байгааг нэг жишээ шүү. Баярлалаа. Did you know that bison had almost become extinct? Dozens of years we have got along with nature, the bison, and wild bison grass. We manually transform it into something unique. We know its places, taste, energy, and secrets. We believe that this grass has the vitality of the bison, our world heritage, which grows straight from the woods. Zhubruvka, bison grass vodka, the wild side of life. Энэ 7 хоногийн гэгээлэг мэдээ эхлэхэд бэлэн болсон байна. Дэлхийд даяар монголчууд маань тархан суурьшсан байгаа. Одоо өстө нүүдэлчин хүмүүс юм чинь нүүгээд л одоо Солонгос ч гэл байна, Европ ч гэл байна, Америк ч гэл байна тийм ээ. За тэгээд Английн монголчууд маань цагаан сараа хэрхэн тэмдэглэсэн талаар бас айгүй гоо мэдээ авлаа. Их Британи, Умард Ирландын нэгдсэн хамт улс дахь монголчуудын сар шинийн баяр зориулсан үндэсний бүхий барилдаан өргөн дэлгэр болжээ. Энэ жилийн барилдаанд Говьалтай аймгийн Гуйлан сумын Харьяат сумын зан Дамдан сүрэнгийн баасанд орж, Төв аймгийн Борнуур сумын Харьяат сумын зан Цэрэн Бадрахын баасан цэрэн, Сэлэнг аймгийн Баруун бүрэн сумын Харьяат сумын зан Буян дэлгэрийн энх хамглан тэргүүтэй 24 бүх зодголсноос сумын зан энх хамглан 7 даван төрүүлж, сумын начин Сумья сүрэн 6 давж үзүүрлжээ. Энэ жилийн цагаан сарын барилдаанд төрүүллээ, дахин нэг удаа төрүүллээ. 2023 он болон 2022 оны цагаан сарын барилдаанд урд нь төрүүлж ирсэн. Цагаан сараар ингээд монголчууд маань бүгд нэг болоод цагаан сарын барилдаанаа зохион байгуулах нь Монголынхаа өв соёлыг уламжлуулж, хойч үедээ Англид амьдарч байгаа монгол хүмүүстэй сурчлан таниулах, гадаад хүмүүс сурчлан таниулах тийм том давуу талтай байдаг. Тэгээд сайхан цагаан сарын барилдаан болж өнгөрлөө. За баяр хүргэе. Үнэхээр гоё те. Тэгээд ер нь гэхдээ яг гадаадд байгаа монголчууд маань ер нь өв соёлоо авч үлдэх гэж маш хичээж байгааг нэг илэрэл бол энд байна. За Америкийн монголчуудын наадан бол үнэхээр өргөн дэлгэр болдсон шүү дээ. Бараг Монголын нэг аймгийн наадмаас ч том болдсон шүү дээ. Чикагогийн наадан бол амар том болдгийн. LA-ийн наадан бас амар гоё том болдог. Тэгээд ямар ч байсан тархан суурьсан монголчуудаа бүгдээр нь цагаан сарын мэд хүргэе. Тэгээд тэр зэмээ Англи дахь монголчууд маань үнэхээр гоё бүхий барилдаан явсан байна. Говьалтай аймгийн Гуйлан сум гэсэн чинь шууд бурхны хөө Баярбаатар маань орж ирсэн шууд. Баярбаатар чинь гуйлангийнх хэвгүй юу? Баян хэлтийн задагш. Тэгээд бүгдээрээ ямар ч байсан сайхан шинэлцгээсэн байна. Тэгээд могоо жил бол Монгол төмний үед бол одоо өстой ад хэмэр эрүүл инхээр дүүрэн ийм сайхан жил болно гэж бодож чинь. Тэгээд бүгдээрээ хичээцгээе. Баярлалаа манайхаа. Шоугаар өндөрч байгаа. Баярлалаа. Өнөөдөр ирсэн хүмүүстээ бүгдээр нь баярлалаа. Бүр амар олоолаа гоё цогтөрсөн байна. Маш их баярлалаа та бүхэндээ. Тэгээд төр засгийн хүмүүсээс нэг юм гуймаар байна. Одоо наад татварч одоо хангалттай манайха бүр арай л ихтчлээ. Одоо бүр үнэхээр одоо бид нар бол нэрээ дийлхэ болж эхэлж шүү. Хардаа нэг ийм бид үрийн төмсөө идэх гэдэг нэг ойлголт үүдээ. Хавар тарих байсан төмсөө идчихэж байгаа. Тэгэхээр намар ямар ч хоолгүй болно гэсэн үг шүү дээ, тий. Бид нар яг үрийн төмсөө идэв дээ. Одоо нөгөө нэг баялаг бүтээдэг, тий. Нөгөө бизнес хийдэг хүмүүсийнхээ бүгдийн татвараар ингэж дарамтлж хаяад яг ажил хийж байгаа, тий. Амьдралаа нуруундаа үүрч байгаа бүх хүмүүсийг бүх төрлийн татвараар дарамтлчихлаар яах юм нөгөө хүмүүс чинь. Ямар ч ажил хийх сонирхолгүй бол бүгдээрээ амаа ангаасан нөгөө тижээврүүд болж өрөж таламж горцсон. Тэгээд нөгөө нэг хэдэн уул уурхаа мөнгөө хуваа нуваахгүй дээр ингээд зодтолдог нэг ийм хэдэн хүн л болно. Тэгэхээр манайхаа үрийн төмсөө идэд байна. Энэ хэдэн компаниудад татвараар дарамтлага болооч, иргэдээ татвараар дарамтлага болооч. Иргэдээ татвараар дарамтлага бол. Энэ ус дулааны үн нэмж байгаа чи ямар ч зах зээлийн өрсөлдөөн оруулахгүй бол яг татвар. Ерөөсөө татварын нэг хэлбэр шүү дээ энэ чинь. Тэгээ энийгээ одоо болооч бид нар үнэхээр туйлдж байна. Наад бэтнес чи илүү энэ одоо бидний хувьд бол амар чухал асуудал болсон байна. Одоо наатаа зогсоо, одоо болоо. Хангалттай. Бид нар амьдрмаар байна. Бид нар татвар төлсөөр байгаа одоо үнэхээр ядарч байна. Одоо болид хүү. Тэгээд энийг хэлмээр байна. Тэгээд баярлалаа. Дараагийн тоонд тэргөө уулзцаа манайхтай хамтран ажиллаарай. Баярлалаа. Хамтран ажиллагчсан байдаг учраас би ингэж ирж чаддсан шүү манайхаа. Ингэж зөрөгтэй ярьж байгаа ш нэрээ энэ муу хэдэн ивэнтгч чинь л байгаа шүү дээ. Тэгээгүйс мэл одоо тэгээ аль хэдийн амьдралдаа нухлуулад юу weekly show болсон байгаа шүү дээ.
Сексигийнхаа араас орцсон явж байгаа шүү дээ. In Mongolia,